нэгэн тал одоо бид нар чинь тусгаар тогтносон Монгол улс тий өөрийн хуультай, өөрийн гайлтай, өөрийн юутай тий гэтэл яг Монголдо үйлдвэрлэж байгаа ижил нөрийн бараа бүтээгдэхүүний татварыг тэр нэмээд үгээгүй шүү дээ. Хэл гайлаар авахдаа ядаж тэ татвараа авч л та. Татвараа авч. Би түрүү ярьж байсан тийм ээ 10-ыг хийх 1000-ыг хийх хоёрын хоорондын үйлдвэрийн зардал бага. Тэгээ хятадын зах зээл чинь бас тэгээд атомын цахилгаан станцтай тэр дээр чинь бас нөгөө цахилгааны үн хямдаа тэр төрөл засгаас үзүүлж байгаа бодлогууд л арай мундаг байгаа. Гэтэл тэр хямд бүтээгдэхүүн Монголд ямар ч татваргүй орж ирээд биднийг үнгүүдүүлдэг байхгүй. Гэтэ бид нар өнөөдөр өрсөлдөөл явж байгаа л та. Тэгээ үйлчлүүлэгчтэй хандж хэлэхэд тийм ээ бас ингээд нөгөө 91 үнээр брендийн чанарыг бас нэхэд идэх байхгүй. Яг тэр брендийн юм нь яг адилхан материалаар адилхан үүс Монгол хүн хийсэн л дээ зайлвал. Тэгэл яг адилхан хийж өгчөөд байхад л 90-ийн үнээр нэхэд идэх. Үнэтэй байна гэдэг. Үнэтэй байна гэдэг. Гэхдээ бол чанартай. Гаднаас орж иж байгаа бараа бүтээгдэхүүний 95% нь буцаа явчихдаг. Хил даваад нөгөө Монголд борлуулагдаад төгрөг болоод тэр нь буцаад валют болоод буцаа гараа явчихдаг. Монголыг болохоор тийм ээ гаднаас бараа бүтээгдэхүүн авж байгаа ч гэсэн нөгөө түүхийдээ авж байгаасын 80 85 90% нь тийм ээ нөгөө нэг Монголдо үлддэг байхгүй.